Хүрээлэнгүй орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл. Хууль бусаар зэрлэг амьтныг агнах, байгалийн ургамал, оймод, газрын хэвлий болон ашигт малтналыг хууль бусаар ашиглах, ой хээрийн төмөр тавих, газрын хөрсийг гэмтэх зэрэг нь хүрээлэнгүй орчны эсрэг гэмт хэрэг юм. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тоо бусад хянан шийдвэрлэж буй хэрэгээс тооны хувьд бага боловч байгаль орчинд болон экологид учруулах хор нөлөө маш ихтэй онцлог гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэгээс үүдэн улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 57.8 тэрбумын хохирол учирчээ. Зөвхөн хууль бусаар ан агнах гэмт хэргийн тухайд ихэд сүүлийн 10 жилийн хугацаанд шүүхээр хянан шийдвэрлсэн 4 тэрбум 124 сая 741 мянга 23 төгрөгийн хохирол учирсныг тогтоож шийдсэн байна. Тиймээс ч хүрээлэнгүй орчны эсрэг гэмт хэрэгүүд нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд аюул учруулж байдаг. Хүрээлэнгүй орчны эсрэг гэмт хэрэг бол их хортой зүйл байгаа. Энэ бол ерөөсөө экологийн тэнцвэрт байдалтай ч тэр нийгмийн хөгжилт ч тэр хүн амын одоо эрүүл мэнд ч гэсэн их хор холбогдолтой юм байгаа л да. Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2013-аас 2023 оны хооронд хүрээлэн байгаа орчны эсрэг нийт 4456 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнийг сүүлийн 10 жилийн дунджаар авч үзвэл гэмт хэрэг 5.8% өсөлттэй байгааг харуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралт өндөр байгаа гэхээсээ энэ төрлийн гэмт хэргийн далд байдлын илрүүлэлт сайжирсан. Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэргийн үйлдэлүүдийг шинээр гэмт хэрэгт тооцож эхэлсэнтэй холбоотой юм. Энэ бол Монгол улсад 2017 онд хүрээлэнгүй орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулсны үр дүнгийн нэгэн хэсэг юм. Дэд зөвлөлийг байгуулснараа энэ олон салбарууд яг энэ чиглэлээр юу хийж байгаагаа эхний ээлжинд одоо мэдээлэл солилцдог. Хоёрдугаарт гэвэл зарим ажлыг хамтарч хэрэгжүүлдэг. Гуравдугаарт гэх юм бол гарч байгаа ажлын үр дүнг одоо тооцох ийм боломжтой болсон гэж хардаг. Хүрээлэнгүй орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл нь нийт 20 гаруй гишүүн байгууллагатай бөгөөд судалгаа, сургалт, сурталчилгаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өдгөө гишүүн байгууллагуудын тухайлбал хууль зүйн дотоод эргийн яам, байгаль орчин аялал жуулчлалын яам, шүүхийн ерөнхий зөвлөл, улсын ерөнхий прокурорын газар, цагдаагийн ерөнхий газар, экологийн цагдаагийн газар, хил хамгаалах ерөнхий газар, гайлын ерөнхий газар, уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дотоод эргийн их сургууль, нийслэлийн байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрэг байгууллагууд хамтран хүрээлэнгүй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, сургалт, сурталчилгааны ажил, арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Баруун дөрвөн аймгаараа хамтраад байгалийн засгийн төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд сүүлийн жилүүдэд төлхөө анхаарал хандуулж ажилласан. За 2021 онд одоо Говьалтай аймагт болсон хүрээлэн дэд зөвлөлүүдийн одоо хамтарсан уулзалтын үеэр гарсан судалгаанаас харахад за баруун дөрвөн аймаг маань нийтдээ 304 сая төгрөгийг одоо байгаль хамгаалалд зарцуулдаг байсан. За ингээд байгалийн энэ нь болохоор байгалийн засгийн төлбөрийн тухай хуулинд заасны дагуу одоо нийт зарцуулах ёстой мөнгөнд дүнгийн 15.7% эзэлж исэн. Ингээд дэд зөвлөлүүд маань ажилласнараа за нийтдээ 2023 он гэхэд ажлын маань үр дүнд тэрбум 901 сая төгрөгийг одоо байгаль хамгаалалд зарцуулдаг болсон байсан. Энэ нь мөн л одоо хуулийн дагуу зарцуулах ёстой мөнгөнд дүнгийн 60.1% хувийг эзэлж байгаа. Ийм өсөлттэй үр дүн гарсан. Энэ нь одоо бид хүн одоо баруун бүсээрээ дотоодосоо нийтдээ 2 орчим тэрбум төгрөгийг одоо хуулийн дагуу босгоод за буцаагаад байгаль хамгаалалд зарцуулах ийм ажлыг одоо үр дүнтэй хийсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сантайгаа хамтраад сүүлийн 7 жилийн хугацаанд одоо Говьалтай, Ховд, Баян Үлгий, Уус, Завхай аймгийн хэлийн бомбтуудад бид 4 удаа одоо хөдөлгөөнд сургалтыг зохион байгууллаа. За сургалтын үр дүн маань мэдээж одоо энэ зэрлэг ан амьтны эд эрхтэн бүтээгдэхүүн маань мэдээж улсын хилээр нэвтэрнэ. Тэгэхээр бид нар улсын хилээр нэвтрэх нөхцөл байдлыг татсан зогсоохын тулд бид нар яг хэлийн бомбтод үүрэг гүйцэтгэж байгаа хуулиар чиг үүрэг хүлээсэн
үндсэн чиг үүргийн байгууллагын албаагчдыг биднийг одоо энэ төрлийн гэмтэргийг илрүү татсан цогцоос чиглэлээр мэрэгшүүлэх сургалтуудыг бид нэр албаагчдад бас зохион байгуулснаар энэ төрлийн гэмтэргийн гаралт маань хэлийн бомбт бол баг татсан цогцоогдсон гэж хэлэхэд бол буруудахгүй. 2019 оноос Дэлхийн байгаль хамгаалах сангийн зорилттой бүс нутгуудад буюу Говьалтай, Ховд, Баян-Улгий, Увс, Хинти, Дорнод, Сүхбаатар зэрэг аймагуудад хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд байгуулагдсанаар энэ төрлийн гэмтэргийг бууруулахын тулд хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд салбар дундын уялдаа холбоогоо сайжруулж, үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулсаар тодорхой хэмжээний үр дүнд хүрээд байгаа юм. Говьалтай аймагт сүүлийн 7-оос 8 жилд хулгайн ан бүртгэгдээгүй. За баруун одоо аймагуудын тухайд хүрээлэн буй орчны эсрэг дэд зөвлөлтөй ингээд 4 аймаг байдаг. Тэрний нэг нь Говьалтай аймаг байгаа. Манай сумдын хэсгийн төлөөлөгч нар, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар маань одоо сүүлийн 3-4 жил байнга одоо чадварчуулах сургалтанд хамрагдаж байна. За мөн одоо манай Дэлхийн байгаль хамгаалах сангийн маань бас зорилттой одоо олон улсын улаан намд орсон амьтад Говьалтай аймагт байдаг 99 бүхэн. Одоо сүүлийн нэг 7-8 жил бол ерөөсөө хулгайн ан бүртгэгдээгүй. Одоо өнөөдөр 3800 байсан Монгол бүхэн маань одоо эргээд хуучныхаа тоо толгойд энэ жил бол 15000 орчим Монгол бүхэн тоологдсон байдаг. Одоо жишээлбэл хууль бус агнуурын чиглэлээр ганц 99 бүхэн гэхгүйгээр бусад одоо хууль бус агнуур одоо хууль бусаар ховор ургамал түүхч гэдэг юм ийм одоо кейс тохиолдол бол жилээс жилд буурж байгаа. Хууль бусаар ан агнах болон байгалийн ургамал түүж бэлтгэх, худалдаалах гэмт хэрэг 33.3%-аар буурчээ. Хүрээлэн байгаа орчин дотроо бид бас одоо хамгийн гол нэг ажил бол ан агнуур байдаг. Хууль бус ан агнуур ургамал. За энэ хууль бус агнуур ургамлыг бол үндсэндээ энэ манай аймгийн төвд байдаг томоохон зах худалдааны газрууд, энэ газрууд бол бас хууль бусаар худалдаалах явдал нэлээд байсан. Тэр болгонд аймгийн салбар зөвлөл, дэд зөвлөл тэгээд цагдаагийн байгууллага нэлээд хүч тавьж ажилласны тулд бол ямар ч байсан сошиал ертөнцөөр явагддаг тэр зах зээлсээ бэлэмсэн зогссон. Ажлын гол үр дүнд бол энэ жилийн байдлаар ямар ч байсан ан агнуур хууль бус ургамлын худалдааны аймагны гэмтэрэг бол 33.3% болсон юм үр дүнтэй байна. Дорнод аймагт тал хэрийн төмрийн гаралт буурчээ. За Дорнод аймгийн тухайд бол мэдээж Монгол улсын хамгийн зүүн одоо зах хязгаар нутагт одоо байрладаг, хоёр улстай хилэлдэг ийм тал хэр усалсан нутаг байгаа. За тал хэрийн онцлог гэвэл мэдээж одоо зун болон хавар намартаа бол салхи одоо ихтэй. За энэ хэмжээгээр одоо бид бол манай тал хэрийн нутагт бол ой хоёрын тал хэрийн төмөр гарах хамгийн их эрсдэлтэй бус нутаг гэж үзэж байгаа. За ингээд ерөнхийдөө жилд дунджаар бол одоо 30-аас дээш 50-60 удаагийн давтамжтай ингээд тал хэрийн төмөр гардаг. Тал хэрийн төмөр маань мэдээж одоо байгалийн эхлэлд бол хамгийн их оргонолтой. Тэр сумаа зэрлэг амтад байгалийн хүмүүс оргонолт. За мэдээж одоо ойрын төмрөөс урьдчилан сэргийлэхэд бол энэ байгаль орчныг хамгаалах чиг үүргийн байгууллагаас гадна сум орон нутгууд. За дээрэс нь төсөл олон улсын төсөл төлбөрүүд бид бас ингэж хамтарч бас дэмжлэг авч ажилладаг. Жишээ нь хэд одоо манай Дэлхийн байгаль хамгаалсан буюу хуурайрын төслөөс бол бидэрт бол ойрын төмөртэй тэмцэх чиглэлээр бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Бензин шатхуун болон холбогдох одоо параметр гэх юм уу дэмжлэг үзүүлжсэн. За энэ урьдчилан сэргийлэх ажиллагаа хэрэгжснээр бол одоо тал хэрийн төмөр, ойрын төмөр гарах эрсдэл бол бас тодорхой хэмжээгээр буурч байгаа үзэж байгаа. Ховд аймагт эко клубын сурагчид хүрээлэн буй орчноо хайрлаж хамгаалахад гар бие оролцож байна. За тэгэхээр Ховд аймгийн хувьд ер нь зэрлэг амьтан тэр дотроо дэлхийдний хурцууд амьтдуулах 26 гайхамшиг амьтдын одоо 4 нь бол Ховд аймагт байдаг. Мэдээж дэд зөвлөл байгуулагдсанаа биднээсийн тусдаа салангад явж байгаа үйл ажиллагаанууд байгууллагуудын үйл ажиллагаанууд одоо нэгдмэл нэг болж хамтран ажиллах энэ нөхцөл боломж ус ихээр бүрдсэн. За хоёрдугаарт биднээсийн аливаа энэ ажил гэдэг маань юу вэ гэхээр байгаль орчинд биднээсийн гол үүрэг маань соён гэрүүлэх ажил байдаг. Тэгснээр бид өөрөө иргэдэд мэдээлэл түгээж энийгээ соён гэрүүлэлтийг бас иргэдэд илүү их олон хүмүүс хүргэж чадсанараа энэ одоо гэмт хэрэг зөрчил одоо буурах боломжууд бас нэлээд хэмжээгээр одоо бий болсон. 2020 оноос эхлээд баруун бүсийн аймагтай харьцуулсан
хүрээлэн байршны эсрэг гэмт хэрэг зөрчлийн судалгааг 10 жилээр нь Ховд аймаг гаргаад ямар алхлууд дээр илүү анхаарах ажиллах шаардлагатай үед бид хийхэд агуу ажлаа төлөвлөж зохион байгуулж явдаг болсон. За ингээд сурталчилгааны ажлуудыг хүрээлэн байршны эсрэг гэмт хэрэгээс орсон сэргийлэх дэд зөвлөл маань эко клубын сурагчдаар дамжуулан зохион байгуулдаг болсон. Байгалыг би найзаа гэж боддог. Бидний амьдрал бүхий л зүйл эргэн тойронд байдаг учраас бид нар байгалаа яг миний найз, миний гэр бүл гэж бодож хайрлаараа гэж боддог. Ховд аймгийн Ховд сумын нутагт байрлах Алтан сувд гээд булаг дээр бид бүхэн сүүлийн 2 жилийн турш ажиллаж байна. За энэ хүү булаг нь болохоор төв суурин газарт хамгийн ойрхон амьдардаг зэрлэг амьтдын ус ундаалдах цорын ганц цэг байгаа. За энэ хүү цэг нь болохоор баруун бүсийн босоо тэнглэгийн зам тавигдсанаас болоод гол их ундраг нь бол дарагдсан. За үүнээс үүдэн түүнээс ундаалдаг янгар ямаа бол ховордох, за идэж дэтгэлтэй бол ойртох боломжгүй болсон ба. За үнэхүү булгийг бид бүхэн хашааж хамгаалах ажлаар сүүлийн 2 жилийн турш тасралтгүй үйл ажиллагааг явуулж хөдөлгөөн мэдрэгч камерыг бол суйрлуулад ерөнхий янгирууд болон бусад төрлийн хурцсан амьтад бол ирж ундаалж байгаа гэдгийг бол баталгаажуулж чадсан. Баян үлгийн аймагт байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн хэрэгжилт сайн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд улсын хэмжээнд за 123 тэрбум төгрөг хууль бусаар зарцуулагдсан гэдэг ийм маш тав статистик тоо гарч байгаа. Энэ асуудал маань одоо манай Баян үлгийн аймагч гэсэн одоо энэ хуулийн хэрэгжилт сүүлийн одоо 5 жилийн хугацаанд гэж авч үзэхэд хэрэгжилт бол үүндээ бол маш доогуур байсан. Бараг 50% гэж хэлэхэд болно. Аймгийн хэмжээнд одоо аудитын том дүгнэлт гаргуулад байгууллага тухайн одоо холбогдох байгууллага сумын удирдлагуудад бид нар тухайн дүгнэлтийнхаа хүрээнд бас тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авахулж хуулийн хэрэгжилтийг одоо хангуулах үүднээс ажилласан. Энэхүү ажлын үр дүнд одоо хуулинд заасан одоо аанаг нураас орсон орлогын 50%-аас доошгүй хувийг нь дахиж ан амьтныг хамгаалах, нөхөн сэргээх, урчин сэргийлэх зарцуулах ажлыг бид нар хэрэгжүүлснээрээ энэ хуулийн хэрэгжилт маань одоо 70-аас дээш хувьтай гараад үр дүнгээ өгч эхэлж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд цагаан зээрийн тоо толгой өсөн нэмэгдэж байна. 2000 оны их буюу 2010-ад оны үед л Сүхбаатар аймгийн хэмжээнд цагаан зэрэг маш олноор хууль бусаар хагнадаг байсан. Бараг хүнсэндээ хэрэгэлдэг шахуу хоорондоо наймаасдаг иймэрхүү хэмжээнд байсан. Одоо 2022-23 оны байдлаар хэмэл Сүхбаатар аймгийн хэмжээнд жилдээ бараг 6-аас 7хон цагаан зэрэг хууль бус хагнаны зөрчил гарч байгаа гэсэн. Ингэхээр тухайн амьтны хууль бус хагнууд нь бол маш цөөрсөн гэсэн үг. За үүнтэй холбоотойгоор бас цагаан зэр хүзүүчдэх дэлхийн байгууллагын зохион байгуулж байгаа цагаан зэр хүзүүчснээрээ бид цагаан зэрийн дархат нутаг нь хаана өнөө, төлөх нутаг нь хаана өнөө, хаа хаагуур нүүдэлж өгнө гэдгийг судалж байгаа. Энэ судалгааны ажлаа үр дүнгээр бид хууль бус хангийнхаа бас хяналтын шалгалтыг хийдэг байгаа. Үүгээрээ цагаан зэрийн хууль бус хагнууд бол нэлээд гаралт нэлээд цөөрсөн гэж бид үздэг. Зүүн бүсийн хэмжээнд ховордож байгаа биологийн төрөл зүйлээ хайрлан хамгаалах, хүүхдүүдэд одоо тэр үзлийг төлөвшүүлэх те хүүхдүүдээр дамжуулж олон нийтийг одоо уриалах энэ ажлуудыг бол маш үр дүнтэйгээр хийсэн. Цагаан зэр бол говь нутгийг бас гоё ногоожуулж өгдөг учраас бид нь бас ээлтэй амтан. Тийм учраас хайрлах ёстой. Би бол хүүхдээсээ суралцсан гэж өөрийгөө хэлж болно. Одоо миний хувьд болохоор л Facebook дээр цагаан зэрийн талаар мэдээлэл байх юм бол үгүй ядахтаа нэг өөрийнхөө хэмжээнд шеэрлээд те тэгээд энэ ингэж болдоггүй юм шүү. Нэг хүн ч гэсэн үтчихээсэ, хоёр хүн ч гэсэн мэдчихээсэ гэдэг үүднээс бас өөрийнхөө хувьд л тэгэж арга хэмжээ байдаг та. Энэхүү аймагуудын жишээнээс харахад мэдээлэл сурталчилгааны ажлыг нутгийн идэвхтэй иргэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан хийх нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтээ тэмцэх үндсэн арга болж байна. Тухайлбал шүүхээр шийдвэрлсэн хууль бусаар ан агнах гэмт хэргийн тоог 2013-аас 2022 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байгаа юм. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн дэд зөвлөлийн үйл ажиллагаа маань маш их одоо ахис дэвшилтэй явж байгаа гэж миний хувьд боддог. Ялангуяа одоо яг энэ одоо үйл ажиллагаа маань хурлын хүрээнд явагддаг учраас яг дэд зөвлөлийн гишүүдтэй яг энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхаа хүргэдэг. Тэгээ энэнийхээ дагуу ард иргэдэд
энэ хууль дүрм сурчлах, энэ соён гэгэрүүлэх ажлын хувьд бол маш их хүртээмжтэй хүрж байгаа. Ерөөсөө энэ байгаль байж мал малчаа ер нь байгальтайгаа салшгүй холбоотой. Тийм учраас байгалаа унган төрхөөр надгалж малаа байлгаж малчин байхын тулд идэвхтэн байгаль хамгаалагч болсон байгаа. Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг нийт бүртгэгдсэн гэмтэргийн төрлөөр нь авч үзвэл нийт хэргийн 49.2%-ийг ойн тухай хууль тогтоомж зөрчих, 26.5% нь хууль бусаар ашигт малтмал хайх, 570 буюу 12.8% нь ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэмтэргүүд ихэнх хувийг нь эзэлж байгаа юм. Энэ дундаа ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэмтэрг нь үйлдэлийн хувьд нуугдмал бөгөөд хууль бусаар агнагдсан амьтны эд эрхтнийг зарж борлуулах, тээвэрлэх, хадгалах, хэл дамжуулан худалдаалах зэрэг үргэлжилсэн үйлдэлээр үйлдэгддэг нийгмийн хор аюул ихтэй хэрэг байдаг. Тиймээс ч энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн их холбогддог хот хоорондын зорчих тээврийн жолооч нарт мэдээлэл өгөх, сургалтыг тогтмол зохион байгуулснаар хууль бус ангийн мах, ховор ургамлыг тээвэрлэх байдал эрс буурчээ. Бид нар хот хоорондын зөрчигч тээврийн үйлчлэгээ үзүүлэгчдэг компаниудтай бол хамтарч ажилласан. За тэдгээр хүмүүст бид нар хууль эрх зүйн чиглэлээр бол мэдээллийг түгээж, гарын авлага, тараах материалаар бол хангасан. За өмнө тухайн аж ахуй нэгж байгууллагыг дотоодын хян шалгалтыг хийх ийм боломжийг бүрдүүлсэн. За ингэснээр бол хууль бусаар ан амьтны эд эрхтэн тээвэрлэхгүй байх чиглэлийн зөрчил буурсан байгаа. Энэ Улаанбаатар хот Хинтээ аймаг за мөн энэ чинь зүүн бүсийн Дорн Цухатрын автобус уртал манайхаар дамжин өнгөрдөг учраас энэ хүн тээврийн автобусанд бүх хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс боршуур бэлдэж ингэж хийсэн. За урд нь бол ингээд зорчиж хүмүүс маань ирээд ачаа тээвэр тавьдаг. Тэр бол бид өхөн зүгээр өвн хүлсэд өгрөөл авахаа боддог болохоос нэг юу байгаа яагийг нь асуудгүй байсан. Сүүлд яг ингээд сургууль семинарын мэдээлэл ингээ ойрхон байгаа учраас энийг ингээд сонсоод энэ бид хүн болохгүй ажил хийж байгаа юм байна гэдгүүднээс зорчигч төр дайвар тавьж байгаа хүмүүсээс маш сайн асуудаг. Зарим нь бүр хянаж шалгах нь хайшаа нэг тиймэрхүү байдалтай болсон. Тэгээд тэрний дүнд бол хүмүүсийн хандлагч бас өөр болж энэ ачаа тээвэр арай өөр болж байгаа л гэж найдаж байна. Дэд зөвлөлийн хүрээнд хэрэгжүүлж буй нэгэн онцлог ажил бол яахаарахгүй хөлийн ногоон бүс үйл ажиллагаа юм. Энэхүү ажлын хүрээнд ховор ан амьтан ургамлыг хамгаалах, тэдгээрийн тоо судалгааг гаргах болон байгальд дэгдсэн төмрийг газар авахаас нь өмнө илрүүлэх, байгалийн дагалдах баялагийг хууль бусаар ашиглах хүмүүсийн зөрчил 100% буурах зэрэг үр дүнгууд гарч байгаа билээ. За Монгол улсын хөлийн зурвас газар 8252.6 км газар. За энийг ингээд хөлийн зурваст 15 км-ээр тооцох юм бол 120 мянга гаруй газар. Энэ бол Монгол улсын Дундгой аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний юм газрууд. За энэ газрын байгалаар нь дагшин тэр байдлаар нь байлгах, энийг хамгаалах, энэ зурвас газарт байгаа ан амьтныг хамгаалах, мөн хилээ хамгаалах энэ чиглэлд энэ хөлийн ногоон бүс энэ санаачлага илүү үр дүнгээ өгч ажиллаж байгаа. Улсын хэл дамнсан төмөр орчин албаны улсын талаас орж ирснийг тухайн үед нь илрүүлэн за хөлийн дэглэм гэрээний дагуу шийдвэрлэж ажиллалаа. Мөн хөлийн зурваст зөвшөөрлгүй хулгайн хийхгүй байх, за хэл орчмын дэглэмийн биелтгэс ахиулах, ан амьтдын хөдөлгөөнд хяналт тавих, хөлийн зурваст хариулахгүй мал байлгахгүй байх ингээд давхар үүргүүдийг бас хэрэгжүүлсэн ийм онцлогтой үр дүнтэй ажил болсон. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөхөд алба хаагчдад нэмэргүүн шаардлагатай зүйл нь сургалт, амьтан ургамлын талаарх танин мэдхгүй ойлголт юм. Тиймээс ч дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран ховор ургамал, ан амьтнаа танин мэдүүлэх гарын авлага, бот номыг гаргасан нь өнөөдөр энэ салбарт ажиллаж буй ажилтан бүрийн чухал гарын авлага болжээ. За энэ хүн номыг бид нар өөрсдөө хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгахтаа ашиглаж за практикт тулгамжгаа асуудлыг өөрсдийн онлын олж аваагүй мэдлэгийг энэ хүн номноос судалж ашиглаж байна. Тэгээ ерөнхийдөө бол эхэлчдийн бас нэг өөрийн дэвтэр болж байгаа гэхэд бас хэлж болно. Ягаад тэгэхээр бид хүмүүс хэдийгээр
байгаль орчинд бас амьдарч үйл ажиллагаа явуулдаг гэдэг зарим нэг ам амьтдыг бас танихгүй, тийм ээ, зарим нэг ургамлыг бас мэдхгүй. Тийм учраас энэ хүү одоо гарын явуулгыг ашиглаад энэ одоо амттай ийм амт юм байна, ийм ургамал юм байна, ийм тархацтай одоо ургамал юм байна гэдгийг одоо үндсэндээ бол мэдж танихад илүү их хүлхэцтэй болж байгаа. 2022 оны 11 дугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулж явуулсан сургуультанд тус ангийг төлөөлөн оролцож нэлээ юм сурж мэдсэн. За үүний хувьд хилжид бид нар бас энэ хилийн зурвас дагуу үүрэг гүйцэтгэхэд нэг ховор ургамал хаан амьтад байдаг. За үүн дотор ховор ургамлуудыг яаж таньж мэдэх урд нь бид нар үүрэг гүйцэж явахдаа мэддэг байсан. Тэр сургуультанд хамрагдсанаас хойш ургамлыг таньж мэдэж, судалж, за бусад мэдэхгүй байгаа албан хаагчтай сургууль зохион байгуулж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулагдсанараа гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч, ялангуяа хууль бусаар зэрлэг амтан агнах, байгалийн ургамал түүж бэлтгэх, зэрлэг амтан ургамлын эд эрхтэн бүтээгдэхүүний хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх чиглэсэн ажлуудыг эрчимтэй явуулах нөхцөл бүрдэж, иргэдийг мэдээлжүүлж, зэрлэг амттынхаа тоо судалгааг бодитоогоор гаргах зэрэг чухал үр дүнгууд гараад байгаа нь алба хаагчдын ярианаас илхнээ харагдаж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлд гишүүнээр орсон хамгийн анхны улсын байгууллага бол Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монголд хөтөлбөрийн газар. Тэгэхээр яг 17 онд дэд зөвлөл байгуулагдсанаас хойш Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монголд хөтөлбөрийн газар дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болон орон нутагт маш тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж ажилласан. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь хүрээлэн буй орчны эсрэг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагуудын материаллыг бааз хангамж, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлсээр байна. За Дэлхийн байгаль хамгаалах сан маань энэ хүрээлэн буй орчны гэмтрэгтэй тэмцэх, за урьдчилан сэргийлэхийн үйл ажиллагаанд энэ олон улсын байгууллага маань одоо голлох үүрэг оролцоотой ажилладаг. Жил болгон дэд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бид нар гаргадаг. Энэ дэд зөвлөлийн төлөвлөгөөнд Дэлхийн байгаль хамгаалах сан маань тодорхой бодлогын хэмжээний ажлууд төлөвлөж төсөв мөнгөтэй тусгаж, энийгээ бид нар яам агентлаг олон улсын төрийн байгууллагатай хамтарч үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, үр дүнгууд маань мэдээж олон нийтэд ил тод ингээд бас үр дүнтэй өнөөдөр хүртэл ингээд хамтран ажиллаж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газрын зүгээс хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргийг олон нийтэд сурчлан таниулах, энэ чиглэлийн гэмтэргээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх энэ чиглэлийн ажил дээр 2009 оноос хойш бас нэлээд идэвхтэй ажиллаж эхэлсэн байна. Хамгийн гол үр дүн юу байна гэхээр энэ дэд зөвлөл байгуулагдаж ажилласнараа энэ төрлийн гэмтэргийг илрүүлэх тэр эрчим маань үндсэндээ 80%-аар нэмэгдсэн буюу энэ төрлийн гэмтэргийг илрүүлэлтийн нөхцөл байдал маш сайн сайжирсан байна гэсэн ийм эерэг үзүүлэлт гарч байгаа. Энэ нь их юутай холбоотой юм гэхээр ялангуяа тэр цоохор ирвэстэй холбоотой. Үндсэндээ бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд хууль бусаар агнагдсан цоохор ирвэсийн тоо сүүлийн зөвхөн 4 жилийн хугацаанд ирж явах жишээтэй. Тэгэхээр үндсэндээ нөгөө хэргийн илрүүлэлт, хэргийг гаргаж ирж байгаа гэдэг шалтгаан маань үндсэндээ 80-90%-аар нэмэгдсэн гэдэг ийм үзүүлэлтээр бол энэ цоохор ирвэсийн тоо хөрөнтэйг дурдхан зүйтэй байх. Ер нь бол энэ Дэлхийн байгаль хамгаалах Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол улсад гэмтэргээс сурсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, цагдаагийн байгууллага бол гэмтэрэг төслөөс аль болох урьдчилан сэргийлэх, иргэдтэй мэдээлэл хүргэх тал дээр төлхөө анхаардаг. Нэгэнт илэрсэн хэргийг мөрдөж шалгаж илрүүлэх ажил бол нэг хэрэг. Түүнээс тэр амтан ургамлыг ястуулахгүй, хүүлэхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх ажил маань нэн тэргуунд байдаг. Хүрээлэн буй орчны эсрэг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулагдсанаар ямар үр дүн гарсан бэ гэдгийн нэгэн хэсгийг л энэхүү нэвтрүүлгээр онцоллоо. Хүрээлэн буй орчны хамгаалал нь аливаа улс орны оршин тогтнолын гол үндэс суурь юм. Тиймдээч хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд улс орнууд анхаарч бодлогын түвшинд ажилладаг. Манай орны хувьд ч энэ төрлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, бууруулахад хүрээлэн буй орчны эсрэг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно.